За эдийн засагч лут очиртой талбай дээр таарлаа. Ямар зорилготой гарч ирсэн бэ? Ганц олон улсын гарц тэ олон улсын онгоцны буудлаа одоо хойд төрштэй өгье гэдэг юм санаачлал гаргаад явж байна. Онгоцны түлшийг Роснефттэй хамтарсан компани байгуулах гэдэг юм байна шүү дээ, тий. Угаасаа бид нар одоохондоо бол түлшээ хойд хөршөөс авж байгаа. Гэтэл яад бид нар дахиад 20 жил авах хэрэгтэй гэж. Одоо 2 жилийн дараа бид нар нефтийн үйлдвэртэй болно. Дээр нь бас Оросын дээрэнгүү үзэл харагдаж байна тэр гэрээнд. Одоо арбитрийн шүүх нь Оросд бай юм ч гэдэг юм уу. Монголын хууль тогтоомж үйлчлэхгүй ч гэдэг юм уу. Энийг юу гэж харж байна? Ерөөсөө Оростой хийсэн гэрээ эргэтгэж байхгүй ямар ч боломж байхгүй. Угаасаа бид нэг дарамтлж ийсэн бидний бүр хядж ийсэн шүү дээ. Монголын ерхий сайд байсан хүнийг Оросын шүүхээр ялалж цаазалсан тийм ээ. Наадмын баяр өдөр. За энэ гэрээний цаад аюулыг юу гэж харж байна? Одоо бид нар угаасаа олон улсад гарах ганцхан гарц байгаа. Чингис хаан олон улсын нийслэл улсын буудал тий. Гэтэл тэрнийхээ хойд төрштэй өгье гэдэг санаачлал гаргаж авч ерөөсөө энэ засгийн газар урагшдын засгийн газар орчлоо гэж би бодож байна. Манайх бол хуурай газраар зөвхөн Орос хятадтай хэлж байна. За Оросын талтай төмөр зомоо хамтарч ашигладаг тийм ээ. Яг л үүндээ гарцал та. 3 дахь хөрсийн Японы, Солонгосын, Хятадын компаниудад өндөр түвшинд түлш нийлүүлээд Оросын компаниудад хямдралтай нийлүүлдэг ийм бодлого яваад байна шүү дээ. Бус дорнд яг ингэж ажилласан жишг байдаг уу? Бага. Хамгийн ойрын жишээ бол Киргиз улс байна. Манаас олон улсын нисэх бодлоо Америк байгуулж өгсөн цэргийн нисэх бааз шүү дээ. Тэгээ онгоцны бодол байсан. Гэтэл тэрнийг Америкт хөөж явуулаад Оросд өгсөн. 50% эзэмшилтэй компани байгууллаа. Гэтэл тэр онгоцны бодол одоо давбарцсан. Бензиний үнэ хямд өгнө гэж 1 жил хямд өгөөд дотоодын худалдааны компаниудыг бүгдийг давхруулад буцаад түлшнийхээ үнийг өсгөцсөн. Ийм л юм болох гэдэг шүү дээ. Ер нь бол нөгөө анх орж ирэхдээ гоё юм амлалт өгөөд тэгээ барьцаа ахиулцдаг тий. Оростой байгуулсан гэрээ цаасныхаа үнд хүрдэггүй гэж Бисмарк нэг удаа хэлсэн байдیں۔ За эдийн засгийн байнгын хорогоор бол төслийг дэмжигдсэн байна. Одоо аюулгүй гадаад бодлогын байнгын хорогоор орох юм шиг байна. Ер нь бол 5 сарын 9-нд Ялтын баярт Монгол Улсын ерөнхийлөгч оролцох байх. Энэ үеэр энэ гэрээг одоо байгуулж гад очих болов гэсэн юм хүлээлт харагдаад байгаа. Одоо яах вэ? Их хурл яах вэ? Хүний улсын 80 жилийн хойд бид нар бэлэг барих ёстой юу? Өөрсдөө боомлох олсыг барьж очих ёстой юу? Тийм байж болохгүй байхгүй. Одоо Оросын тал бол Европ тал руугаа бол нэлээд хоригт орчоод байж байгаа. Оросын холбооны улсын том компаниуд бүгд барууны хоригт орсон. Тэр дотроо Роснефть алидэ орцсон байгаа. Гэтэл бид нар Роснефттэй хамтарсан компани байгуулад тэгээ өөрсдийнхөө олон улсын онгоцны буудлын түлшний ганцхан нийлүүлэгч 20 жил хийх гэрээ зурна гэдэг бол ерөөсөй байж болохгүй асуудал байхгүй. Бид нар барууны хориглоо өөрснөө гүйж орсонтад ялгаа байхгүй шүү дээ. За тэгэхээр таны шийдэл юу вэ? Ерөөсөй ямар ч гэрээ байгуулахгүй байх нь зүйтэй. Бид нар дотоодоос л эрчим хүчтэй хангадаг болъё, нүүрсээ хийжүүлдэг болъё. Нефтийн үйлдвэрээ бошоохон ашиглалтанд оруулъя. Энийг л хий. Урагшдын засгийн газар огцор гэдэг юм. Тэгээ нэг хүн ч гэсэн нэгдэхгүй те багдахгүй одоо энэ сөрөг хүчний үүргийг иргэд хийхээс өөр аргагүй болчиход байна л да. Үнэн одоо ерөөсөө сөрөг хүчин гэж ерөөсөө парламент дээр байхгүй болчлаа. Одоо ерөөсөө иргэд л өөр сөрөг хүчин хийхээс өөр арга байхгүй. Тэгэл би ингээ гараад ирж байгаа шин. За баярлалаа.